Сонсогч та бүхэндээ орой мэндийг дахин хүргэе. Дэлхийн Монголчууд АМЖил радио 88.3-аас 7-ны даваагаас баасан гарагийн 20 цагаас хүргэж байгаа хоолболтол хов зогооройтой шашуу нэвтрүүлгийн 2025 оны 6 сарын 4-ний 5 гарагийн дугаар шударгад бэлэн болоод байна. Студид хөтлөгч Цанцаа Амын найруулагчаар ундрахнаар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар мөрөөдлийн хурмаа хийгээд бол сарын аялал бэлгэн даваарай Мондагт компани мөн ард нэмжүүлэнгийн анхны ундрагаас авсаар хандгаад ажиллажуулан хамтран ажиллаж байна. Бэлцэн ханадтай орой мэндийг хүргэе. За бүгдэнд нь орой мэндийг хүргье. Видео хоолоо гэж нэр аавах юм болгодөө. Манайх ойлгож байгаа хөө. За ингээд өнөөдөр танилцуулах алдарчнуудаа товчхон дурдъя. За миний хувьд God7 хамтлагийн дуучин рэпер One Jax-ны тухай танилцуулахаар бэлдсэн байна. За энэ алдарчны тухай өмнө нь бол ерөөсөө ярьж байгаагүй. Эдээс хөрхөн товчхон аятайхан мэдээллүүдийг нь түгэл бэлтлээ чадлаа. Би тэгээд ярина гэж чинээс ярих гал бас зүдрээ сууж байна. Та хэнийг ярих гэж байна? Black Eyed Peas хамтлагийн дараагийн гишүүнийг танилцуулна. Филиппин гишүүнийг танилцуулна. Филиппин гишүүн байт юм уу тийм? Тийм. Айгуу сонирхолтой юм биш үү? Дөрөв өөр хүн байдаг юм биш үү? Орны дөрөв өөр хүмүүс ээ тийм ээ. Тэрийг өнөөдөр л мэдлээ. Тэгээд дээрээс нь бас хүнтэй суугаагүй юм байна. Бас уу? Тийм. Перги бол гэтээ өмнө суусан байж байгаа нэг хүүтээс салцсан. Will I am болохоор суугаагүй. Манай хүн бас суугаагүй юм байна. Тийм байна. Одоо дахиад нэг үлдэж байгаа шүү дээ. Дахиад нэг үлдэж байгаа маргааш ярина тийм. Бас нэг өөр улс ирэх юм байгаа. Энд дөрвөн зүгээс нийлсэн юм байна. Юурээс анзаарч байгаагүй хэрвээ одоо орчуулж өгвөл мэдгүй л авсан юм байна. Тийм байна. За товч нэр нь буюу рэпер нэр нь болохоор зааж гараа миний word загараад ирлээ. Apple Day Up гэдэг нэртэй юм билээ. За жинхэнэ нэр нь болохоор Alan Kennedy Lindo гэдэг нэртэй. 1974 оны 11 сарын 28-нд төрсөн. Одоо 50 настай. Тэгээ мэргэжлийн үед бол Apple Day Up гэдэг алдартай. Тэгээд Филиппин Америкийн рэпер, дуучин, бизнес продюсер, за Black Eyed Peas хамтлагийн одоо үүсгэн байгуулагчтай нэг гэдгээр илүү алдартай гэсэн. Will I am-тай хамтран энэ хамтлагийг байгуулж байсан. За алны хувьд болохоор Филиппиний Анжелес гэдэг хотод төрсэн. Ээж Кристина нь болохоор 6 дүүгийнхэнд хамт ганцаараа өсгсөн юм билээ. Нийтдээ бол ээжээс ингэ долуулаа. За харин аав нь болохоор Африк гаралтай Америк аавтай байсан. Тэгээ аав нь тухайд тэр нөгөө цэргийн ангид агаарын баазад нисгэгч байсан учраас төрснийхэн дараа гэр бүлээ орхиод ингэ яваад өгсөн юм билээ. Ер нь доктор суршилтай биш байхгүй юу? Америкийн цэргийн баазад байж агаад ээж нь ирсэн бол төрснийхэн дараа буцаа яваад өгсөн. Тэгээ тэр 6 дүү нь болохоор өөр гайхал бүр 6-гийн 6 хүүхд гарч ингэ яваад өгч байгаа юм. Үгүй тийм л юм бэлээ. Тэгээд аав нь гэр бүлээ бага бахт нөгөө төрснийхэн дараах орхин явцсан штэ. Учраас одоо алны хувьд болохоор ер нь бол юм хөдөөний бүсэд өссөн, ээжтэй багасаал тусалсан гэсэн үг нөгөө амжиргаагаа залгуулахын тулд амтад төмөс, эрдэн шиш, чихрийн нишинг буудаа тариалдаг юм тариач хүүхдээс юм бэлээ. Тэгээ маш юм ядуу хэцүү амьдралтай байсан ч гэсэн хайр халамжаар дүүрэн гэр бүл төссөнгүй. Ээж нь бол хайр халамжаар огт тутаагаагүй юм л та. Тэгсэн чинь Филиппинд нэг юм юу болдог байсан юм байна. Одоо Америкийн нэгдсэн улсын тусламж гэх юм уу сан гэж явдаг юм байна л да. Бага насны хаягдсан юм өнчөө хүүхдүүдийг эрүүл амьдрах орчингонд бүрдүүлдэг. За юм бак гэдэг юм сан байт юм байна л да. Түүнийг нь хуульч болохоор John Ben Hard Jones ивент итгэгчтэй ингээд ивент итгэлтэй авсан гэсэн үг. Одоо тусламжийн байгууллага гэх юм уу. Тэгээ өдөрт $1 хөтөлбөрийг хэрэгжүүлсэн буюу яг энэ хүүхдүүдэд хандаад нэг хүүхдэд $1 гэж юм тусламж үзүүлдэг байсан юм байна. Тэгээ баг багасаа л юм нүдний өвчнөөр шаналж байсан. Энэ нь болохоор одоо бид нэг нүдэн ийш тийш ингээ хөдөлгөөд байгаа штэ тий. Хашаал бол хашаа. Энэ болохоор энэ нүдний өвчин хөдөлгөдгүй юм байна. Нүд нь ингээ хөдөлгөө олчдөг. Тийм учраас нүд нь ингээд хөдөлгөөний хязгаарлалтал болчт юм байна л да. Ингээ 11 настай байхдаа Америкийн нэгдсэн улсад эмчилгээ хийлгэхээр очсон. Тэгээд 14 настай болохоор ивент итгэгч байсан. Одоо өөрийнх нь одоо сангийн ивент итгэгч байсан Joy Ben Hajin-ийн гэр бол албан ёсоор үрчилж авсан байт юм байна. Тэгээд Лос Анжелес очоод амьдрах болсон буюу үрчлүүлсэн юм билээ. За тэгээд эмчилгээ хийлгэхэд очихдоо гэр бүл нь болохоор одоо өргөж авсан гэр бүл нь анх нөгөө юунд Диснейленд руу авчиж аялуулсан юм байна л та. Тэр үед нь болохоор гуйсан гинэ. Би ингээ Америкт үлдэж болох уу? Та нар ингээ намаа ингээ бүр өргөд авчиж болох уу? Би Америкт баймаар байна гэдгийг илэрхийлсэн байдаг. Тэгээ Хажинсын гэр бүл болохоор албан ёсоор үржилж авахд нөгөө 3 жилийг шаардсан юм билээ. Нөгөө бичиг баримт шаардлагатай нэг хэрэгээ 304 жил болж байхад 14 настайдаа яг албан ёсоор үржилж аваад 14 настайхаас хойш Америкт амьдрах болсон гэж байна. Тэгээд л амьдралын одоо нэг өсөндөө өөрчилсөн гэх юм уу? Тэр жигт нь өөрчилж өгсөн гэсэн. За хөгжмийн карьер нь бол ойлгомжтой. Лос Анжелес дахлах сургууль суралцж байгаа хугацаанд ирээдүйн хамтлагийн гишүүн байсан дээ. Will I am-тай танилцаад хамтдаа Atbank Clan нэртэй хамтлаг байгуулжсанг ярьж байсан шүү дээ. Энэ хамтлагийн 1992 онд Easy Ruthless Records-тэй гэрээ байгуулсан. Гэхдээ Easy нас барцсан учраас эхнийх нь цомгонж гарч чадаагүй гэрээн ингээд цуслагдсан байсан. За энэний дараа болохоор Tabo хамтлагтай нэгтээд одоо маргааш ярих гэж байгаа гишүүн нэгдэж орж ирснээс Black Eyed Peas хамтлаг дахин нэгдсэн байдаг. За тэгээд 1998 онд анхны цомгоор амжилттай олж чадсан байдаг.
За 2003 онд гаргасан цомог нь бол олон улсын хэмжээнд амжилтанд хүрсэн. Тэгээд хамгийн их амжилтанд хүрсэн дуу нь юу гэсэн чи Where is the love, the Shut Up, Hey Mama зэрэг олон дуунууд нь багцсан байдаг. За тэгээ дээрэс нь Apple Day app нь болохоор Apple Song Bebop гэдэг дуунуудаараа Филиппин үндэсний соёлыг дэлхийд таниулсан буюу би ерөөсөө анзаарч байгаагүй юм байна. Энэ дуунууд дээрээ Филиппинээр өөрөө өгүүлдэг юм байна. Тэгээ айгүй сонир сонсогдсон юм билээ шүү дээ. Анзаараагүй байж байгаад Филиппинээр өгүүлсэн чинь бараг англиар өгүүлж байгаа юм шиг анзаардгүй юм байна. Тэгсэн чинь ингэж өгүүлснээрээ дэлхийд таниулсан Филиппинийг. Филиппинчууд гэхдээ ер нь бол англиг аюу хольж ярьдаг шүү дээ. Яг үнэ. Тэгэхээр нөгөө мэддэхгүй. Тэгээ яг өнөөдөр ингээд дуунуудын тусдан сонсож хагаад энэ аргагүй. хэлээрээ Түүнээс 10 жилдээ Филиппин киногаар амьсгалдаг байж шүү дээ. Тэгээд тэд нар ч нэг юм баахан англи үгийг ингээ холио ярьчихаар үзэхэд ч гэсэн их тийм юу дээ сонирхолтой юм шиг санагдчихсан надад тухайд. Харин тийм билээ. Тэгээ ингээ өгүүлсэн. Тэгээ энэ дуунуудаараа Филиппинийг дэлхийд ер нь бол таниулсан гэж хэлж болно. Сонсч үзмээр юм. Харин яг үнэ. Тэгээд энэ 2011 онд People сэтгүүлд өгсөн ярилцлаганд болохоор хууль ёсны дагуу буюу хуулиараа хоёр нүдэ хараагүй гэдгийг хэлчихсэн. Хараагүй юм байна. Тийм. Би бүр харин бүр гэд би тэг өнөөдөр клипинд бүр тусгаалаа ингээ үзсэн чи хоёр нүд нь огт хараагүй болж исэн биз дээ. Хараагүй болж исэн гэдэг нь ер нь бол дараад мис асалд орсон л доо. Тэгээд юу ч харахгүй болж исэн гинэ. Тэгээд заавал тийм актер шилмэл зүүж ижил хардаг байсан юм л да. Тэгээ 2012 онд мис асал хийлгэснийхээ үр дүнд хардаг болсон гэж. Одоо бол хараагүй. Одоо нөгөө манайх шиг хөгжлийн бэрхшээлтэй гэж ярьдаг шүү дээ. Тийм хүн юм билээ. харааны бэрхшээлтэй байсан. За тэгээ хоёр дүүгээ бас алдчихсан. Яасан гэд гэсэн чинь нэг дүү Арнел нь амиа хорлож нас орсон байдаг. За энэ дээр болгоод Apple Song дээр болохоор дүүдэд зориулаад дуу гаргасан байлээ. Энэ дээр нэг хамтлагийн гişүүд нард нь ингээд юм гинэл илэрхийлээ. Тэгээд нөгөө нэг бага насныхаа юм дүрс бичлэгүүдийн видеогоор ингээд явж илээ. Бас их гоё юм билээ. Нэг сонсоод үзвэл. Тэгээд энэ дээр юу гэж гардаг юм гэхээр заримдаа амьдралын стресс таныг өвдөг сөхрүүлдэг гэж мөрөөд юм байна. Тэн дээр өөдөө минь би чамд тухайн үед тусалсан ч болоосай гэсэн юм дүүдэд зориулсан юм дуу байлээ. Харин баг дүү Джон болохоор 22 настай 2009 оны 2 дугаар сард Пампанга мужийн Порок хотод хүний гарт амнаас алдсан юм лээ. Тэгээ хоёр дүү бол ингээд алдсан гэсэн. Тэгэхээр ер нь бол тэр хоёр дүүдэд зориулж одоо хүндэтгсэн тийм дуу гэх юм уу? Филиппин үнэхээр сонирхолтой юм билээ. Тийм гоё. Тэгээ Филиппинээр бас дуулна. Тэгэхээр тэрийг бас сонсоод үзээрэй те. Тэгээ Apple Song гэдэг байгаа. За бусад бизнес гэхээр маш олон буйны ажил бол хийдэг хүн юм билээ. Гэр бүлдээ маш их ач холбогдол өгдөг. Ягаад тэгэхээр хоёр дүүгээ алдсан тий. Тэгээд хоёр дүүгээ алдсанараа болоод дуугаараа хүндэтгэд үзүүлсэн. За хүмүүнлэгийн үйл ажиллагаа нь болохоор Apple App Foundation International сангаар дамжуулан хэрэгждэг юм байна. Тэгээ юу гэдэг гэсэн чинь Филиппинд боловсролын салбарт маш том дэмжлэг үзүүлж чаддаг хүн гинэ. Тэгээд 10,000 анги танхим барих зорилготой We Can Be Anything гэдэг хөтөлбөр эхлүүлсэн гэж явж байгаа. Тэгээ хүүхдүүдийг сурах чиглэл рүү маш их анхаардаг. Айтайхан амьдралын дэмждэг гэх юм уу да тэр тал дээр бол одоо хөрөнгө оруулалт бол гамгуу цацдаг юм юм билээ. Тэгээ улстай маш том хөрөнгө оруулагч юм хүн билээ. Цойлон хамтран ашиглаж танилцуулаад үргэлжлүүлье. За мөрөөдлийн хурмаа хийгээд бас сарын аялал бэлгэн даваарэ Мондакт компани. За энэ жил хурмаа хийх гэж байгаа тийм ээ. Хүмүүс ивэл одоо юу хурим найрын сар эхэллээ. Гоё тий. Хурим ч гоё штэ. Гоё штэ. Тэгэхээр нааша түр анхаарлаа хандуулж байгаарай. Тэгэхээр Мондакт компани 200-аас 800 жижиг хүлээн авах хүчин чадалтай Triple Event Hall их найз төв байрладаг. А-гаас Б заална сонголтоо их боломжтой. Тэгээд альч заална багнаггүй хайгаад идэг хүмүүс. Тэгээ багантай байхарч айгүй хэцүү юм байна. Багны наанц орчихсон. Хуримд орсон чи би яг багны хажууд тэгээ яг гол бүх юм нь багны цаана болоод энэ багнаас холдож орж би зогсоод иж чадахгүй шүү дээ. Тэгээ ширээн дээр хоолоо идэнгээс үзмээр байдаг. Тэгэхээр үнэхээр айтайхан байна багнаа. Тийм аль ч талд багнгүй үдэн гоё байхгүй. Тэр нэг багны наан цаана орох гэж хүн амьтаа харах гэж ингэж ингэсээр байгаа хаарлаа юм аа. Сүүлдээ жоо ууж идэ өвчнө багнаас зуураад доош. Багны тэрлийг хүн зогсоод алдаач нэгэл. За хоёрт нь болохоор Event Ball Room гэдэг байгаа. Энэ болохоор 8 м өндөр таацтай юм билээ. Сүр юм таацтай. Энэ хараа өндөр таацтай байхаар зурган дээр их гоё гард юм билээ. Хуримын зурган дээр. За гадаа талбайд хийх сонирхолтой хосууд байдаг шүү дээ. Би болохоор гадаа талбайд хийнэ гэж боддог байхгүй юу? Ийм дотор биш гадаа хийвэл гоё санагдаад. Бас гоё тийм ер нь. Хүсэн газрыг хийх боломжтой 800 хүний асар болон катеринг үйлчлэг байгаа. Тэр 2000 хүлээ авах туршлагатай юм байна бүр. Авч ийсэн. Танд бол 2000 найз байгаа да ихч. 2000 тэгэл би сонсогчтой өрч. Бүгд дээрээ гэл. Тэгвэл бас гоё юм тийм. За Glory Resort гэж байна. За энэ маань Монгол ёс заншлаараа хурмаа хийх гэж байгаа хосуудад зориулсан дэлхийн хамгийн том гэр болох их Монгол өргөө болон Glory Ballroom-ыг сонгон 500 гаруй Европ, Аз хоолноос мэргэжлийн тогооч нарын өндөр шалгуураар сонгогдсон хоолноос бүрдэх хурмын ширээний менюнээс ингээд сонголтоо хийх боломжтой байлээ. Тэгээ уламжлалт хурим бас их гоё. Яа тэгэхээр одоо жишээл юу юм бэлээ?
нөгөө татарын дуу гэдэг үлээ те нөгөө клип гараад тийм шүү дээ. Тэрэн дээр ингээ олон улсын найзуудаа цуглуулсан яг Монгол эртний хийж байгаа харагдаад шүү дээ. Нэг би бас тэгтэж бодоод шүү дээ. Бас нэг хэдэн гадаад найзаа дуудаад хормоо явуул бас гоё ч юм уу. Тийм шүү дээ. Тэр хоолны ам чанарт ерөөсөө бити эргэлзээрээ хормоо яаж төсөөлж яг түүгээр чи хийх боломжийг л танд ерөөсөө олгож байгаа юм билээ. Хоол хамгийн чухал байдаг. Тийм шүү дээ. За тэгээ хормын чимэглэл байна, урлагийн хөтөлбөр гэх мэт хоримтой холбоотой бүх төрлийн мэдээллийг нэг доороос хормын зөвлөгч нараас зөвлөгөө авчна. Нэг энэ тэндээс ингээл цуглуулаад хормоо зохион байгуулах гал зүдрээд ах шаардлага байхгүй. Тэгэхээр мөрөөдлийн хормоо хийчин дээрээс нь пасарын аялал бэлгэнд авах халтан боломжийг өсөөтэй барьж байгаа юм билээ. Дэлгэрэнгүй мэдээллийн 77 10 77 88 77 10 77 88 дугаараас мөрөөдлийн хормоо хийгээд пасарын аяллаа одоо бэлгэнд аваарай Мондакт компани. За тэгээ сая холбогдох хуцсны дугаар хэлсэн те. Тэгэхээр ер нь бол таны балсарын аялалд мэрэгжлийн зурагчин болон мэрэгсэн видео студ хамт явж яг л тэнгисийн эрэг дээрх 24 толгой шиг балсарын гайхалтай зураг видеог хальсанд буулган зөвхөн балсарын одоо хөтөлбөр таныг хүлээж байгаа юм байна. Тэр нь бол зураг хөрөг их чухал юм байлаа шүү дээ. Яа тэгэхээр тэр чинь хадгалан одоо юу гэдэг хэдүүлээ нэг 10 20 удаа хурмын бол хийгээд авахгүй шүү дээ. Тийм шүү дээ. Хүн амьдралдаа юм ганц тал юм. Яг нөгөө шинээр хийж байгаа тэгээд мөнгөн бол алтан хурмын хийж байгаа юм бол бүр гоё. Оо бас тийм тий. Тэгээ өөр байршилд өөр меню байна. Үнийн хөнгөлөлт байна. Урамшуултаа 3 өөр хоримтлагч танхим байна. Заавал сайн өдөр гэхгүй ингээ өдөр хормоо захиалга бол илүү хөнгөлөлттэй хямдралтай байгаад тийм сайн өдөрч угаасаа олдгооч болчтой л тоо. Үнэн нь уян хатан байх нь 14 жилийн туршлагатай. За энэ балсарын аялалтай хоримтлал 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм байна шүү. За тэгээ эднийг бол 14 жилийн туршлагатай юм байна. Яг үнэ. За тэгээд утасны дугаар нь 77 10 77 88 77 10 77 88 гэсэн дугаар байна. Баярлалаа хамт ажилласан мөрөөдлийн хормоо хийгээд балсарын аялал бэлгэнд аваарай Мондакт компани байлаа. Лабораторь хормоо хийхээр бол холбогдно хөө. Холбогдоод тийм тэгээд юу яа шүү. Манай эдэ бэлэн байж байгаараа. Та гаднах талбайгаа яриад би хоолоо яриад ямар хоол өгөх вэ гэх. Гээ гадна талбай тэгвэл гоё санагдаад Тийм шүү дээ тийм. За үргэлжлүүл алдарталгаараа тийм ээ. За Apple Tap-тэй Voice-тэй Филиппин шоуны шүүгчээр ажиллаж байсан. Тэгээд ерөнхийдөө Филиппинээс гарч иж байгаа залуу уран бүтээлчдийг дэмжиж маш том хувь нэмэр оруулт юм блэ. Ер нь бол өөрийнхөө их орнолоо ер нь хөрөнгө оруулалт тэдийшээ ханц юм зөндөө хийдэг гэдэг хэсэг. За тэгээд хөгжмийн салбарт амжилттай яваа. Дээрээс нь их орондоо болон дэлхийд даяар хүмүүнлэгийн үйл ажиллагаагаар нэр хүндтэй юм хүү юм байлээ. За сүүлийн хэдвэгээд ангид гисэн 2025 оны 4 сар буюу сая өнгөрсөн 4 сард болохоор Канадын Ванкувер хотод болсон Lapu Lapu наадамд оролцсон юм байлээ. Тэгсэн чинь яг энэ тоглолтод дуусныхын дараа болохоор хэдхэн минутын дотор хар өнгийн SUV машин олонний дунд дайраа орж ирсэн. Яг тоглолт тусаад нөгөө баах хүмүүс ааш та дайрч орж ирээд 18 хүний амнаас их хохроос ирэг гарсан. Нэрийг сонслох тийм ээ. Юм харамсалтай ирэг гарсан. Тэгээд энэ үйл явдлын дараа болохоор бидний зүрх маш ихээр шархалж байна гэж мэдэгдээд хохирогчдын гэр бүлд бол гүн юм нэлээ илэрхийлсэн байлээ. Шууд учир зүггүй дайрч орж ирэл 11 хүнийг одоо замтаа тэгшлээ хийсэн. Нэг юм амар болсон. За тэгээд хувийн амьдралаас нь дурдвал за англиар чөлөөтэй ярихаас гадна Филиппин, Тагалог, Капампаган гэдэг хэлээр ярьдаг юм байна. Капампаган. Энэ болохоор мэдгүй Капампаган гэдэг юм хэлээд байна. Капампаган. За би хайж хэлээр тийм байна. За тэгээд олон жилийн турш альпин хийсний ихнэртэй болоогүй гэрлээгүй байгаа. Одоо найз охинч байхгүй. За тэгээд зарим их сурвалжтад мэдээсэн болохоор өөрийгөө ажилдаа бүрэн зориулдаг хүн гэж хэлт юм бэлээ. Тэгээд хайр дурлалын амьдралаа болж өгвөл олон нийтээс нуудаг гинэ. Ил байлгадаггүй. Яг хэд хэдэн бүсгүүчүүдтэй нэр холбогдож исэн мэдээлэл гарч исэн ч гэсэндээ ямар ч баттай юм байхгүй. Тэгэхээр юм баттай харилцааны тухай юу ч аахгүй. Энэ бүсгүүдэд уулзж ирсэн юм байна, өргөжчихсэн юм байна гэдэг баттай их сурвалж байна. Ер нь бол олон юмнаас гаргадаг юм шиг шүү дээ. Ер нь байхгүй дээ. Тэрийг ил гаргаж ирэхгүй юм байна. За тэгээд амьдралын хэм маягийн яд гэсэн чинь одоо Лос Анжелес хотод амьдардаг. Тэгээд Филиппиний үндэсний өмнөд зүйл хэл соёлыг хадгалсаар л явж байгаа. Амьдралдаа архины болон хар тамхины хамааралтай огт байж үзээгүй. Ер нь бол үргэлж ирүүл амьдралын хэм маяг нийгмийн сайн сайхан төлөө ажилладаг гэдгийг онцлог буюу Black Hat Peace хамтлагийн ер нь тийм юм аа та. Их зөв хүмүүжлтэй хүмүүс гэдгээр алтартай юм бэлээ. За тэгээ Филиппин үндэсний дуутай анхны Billboard хиттэй болсон буюу тэгээ түрүүний хэлээдс нөө хоёр дуудаа зориулсан гэдсэн шүү дээ. Apple Song, Billboard гэдэг энэ дуунууд нь болохоор Tagalog хэл гинэ. Энэ болохоор Филиппиний үндсэн хэл юм байна. Үндэсний хэлээр дуулсан анхны олон улсын од гэж шүү. Тэгэд ингээд сонсохоор нэг тийм хэцүү сонсогдохгүй. Энэ дуу нэрээ сонсоод үзээрэй манайхан би бол зөвлөнө. Тэгээ энэ хэлээр дуулсан юм байлээ. За Billboard гэдэг дуу нь болохоор Филиппиний үндэсний бахархлыг дэлхийд дахин таниулсан анхны хипхоп бүтээлүүдийн нэг болсон гэж үздэг юм лээ. Гэтэ хамтлагийнх нь айгүй хөөрхөө зөвхөн тахилт хэсэг дээр нь орж ирэл тэгсгээл ингээ байгаа л дэмжээл ингээ байгаад байгаа. За тэгээ хууль ёсоор хараагүй ангилалд хамаардаг байсан гэж байна.
Энэ нүднийхний өвчин нь юу юм гэсэн чинь нистагмоз гэдэг өвчтэй юм байна. За ер нь бол бараг л хараагүй тооцогддог юм өвчин нь юу ч харахгүй гэсэн. Тэгээ 12 онд болохоор Америкийн нэгдсэн улсад лазер метасалд ороод амьдралдаа бүр анх удаа бүх зүйлийг тод харах боломжтой болсон гэж өөрөө дуурштай юм байлээ. Тэгэхээр бол тэр нь тэндээсээ амьдралаа өөрчилсөн гэх юм уу та тийм ер нь ертөнцийг харна гэдэг ч одоо тодор харна гэдэг чинь гоё л доо. За тэгээ аав нь бол нөгөө Америкийн агаарын цэргийн өвчтөнд ажиллаж байсан гэж ярьжсэн тийм Филиппинд байхдаа гэр бүлтэй болж байсан. Тэгээд олон хүүхэдтэй гэр бүлийн хамгийн том нь гэдгээр бас одоо дүүнрээ харж халамжлах анхаарал хандуулах гэдэг үр хариуцлагын өөр төр үрээд ингэ явж байгаа юм билээ. За дэлхийн өнцөг болон бүрт сургууль барьдаг сан байгуулсан. За We Can Be Anything гэдэг нь болохоор ганцхан Филиппинд биш юм байлээ л дээ. Компанид ажлыг эхлүүлсэн. Тэгээ Филиппинд бол 10,000 анги танхим барих зорилготой эхлүүлсэн. За энэ боловсрлоор дамжуулаад ядуурлыг бууруулахаар зорддог буюу ер нь ядуурл өндөртөө бүхэл одоо улс оронд энэ сан үйлчлдэг юм байлээ. Тэгээд боловсрлыг л их дэмждэг гэх юм уу та. За тэгээд дараад нь болохоор Black Eyed-Peas хамтлагийн анх William-тай хамт байгуулсан би хамгийн анхныхнад үүсгэн байгуулагч гэж хэлж болно тийм ээ. Энэ хоёрын хувьд бол 8 дахь ангид анх танилцж байсан. Анхны хамтлаг болох Atbang кланыг үүсгэн байгуулж ирсэн. Тэгээд энэ бол эхлэн тавигдчихсан байдаг. За тэгээд амьдралыг нь бол энэ Pearl Buck Foundation аварч ирсэн байдаг. Энэ сангийн ачаар бол Америкийн нөхцөл улсад эмчилгээлгсэн, боловсрол олгосон, амьдрах нөхцөл нь сайжирсан буюу яг энэ оргилд ингээ хүрсэн. Гэхдээ хожим нь өөрөө энэ сангийнхаа ивент итгэгч болоод эсрэгээр хүмүүс тусалж ингэж амьдарч байгаа хэрэг гой санагдсан. Энэ сангийн тэтгэлгээр өөрөө гарч ирээд буцаагаад өөрөө ивент итгэгч болсон ингэ явж байгаа. За Bebop гэдэг энэ дууных нь клип нь болохоор клип нь 1940-оос 50 оны Филиппиний цагаач тэндөх ялхуурлан гадуурхал соёлын шок зэргийг харуулсан анхны хипхоп клипүүдийн нэг гэж үздэг юм л дээ. Энэ дуун дээр бол яг нөгөө гэртээ ингэ байж байгаа Филиппинд байгаа амьдрал нь ямар байдгийг бүх юм гарч ирлээ. Тэгэхээр эндээс бол Филиппиний соёл ч юм уу те яг тэр 1940-оос 50 оны үед яг ямар байсан гэдгийг харчиж болох юм билээ. За энэ Apple Day App гэдэг нэрийнх нь товчлол нь юу гэсэн чинь Alum Benediliendo de Angeles Pampinga гэдэг нэрний Pampanga гэдэг нэрний товчсон хэлбэр юм байна. Pampanga гэдэг нь болохоор түүний төрсөн мужин гинэ. Тэгэхээр одоо өөрийнхөө нэрийг оруулаад төрсөн газраа оруулаад ингэж товчилж нэрээ дууддаг байна. За дэлхийн хэмжээний DJ болж чадчихсан. Ганцхан зөвхөн рэпер биш юм байна. За мөн DJ-сээ тэр олон улсын наадам бас тоглодог. За түүний энэ сетэдэд болохоор Азийн хэмнэлийг суулгадаг буюу Азийн өв соёлыг илүү төлхөө бас харуулдаг гэдгээрээ одоо мундаг юм байна. За одоогийн байдлаар одоо ингээд DJ-гээ хийж гин үгэлцэн. Ихэвчлэн ер нь бол буйны тал руугаа их одоо хандж байгаа юм уу та? Буйны сангаа илүү хөгжүүлээд ингээд явж байгаа мундаг залуу байна та. Тэгээс тэгээд алдартай болчоод эргээд тий нутаг улс орно гэд тийм сэтгэлтэй хүмүүс гоё штэ. Яг үнэ. Тийм тэгээд дараагийнхаа үе дараагийн алдартнуудыгаа ингэж гаргаж ирэхэд бас гүүр болж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээ нөгөө нэг бас нэг мэдээлэлсэн чинь Филиппинд нөгөө нэг Kids Voice гэдэг шоу болдог шүү дээ. Тэрийг бас зохион байгуулах гэдэг албан ёсны эрхийг аваад тэндээсээ шин залууд уучдаг төрүүлдэг юм билээ. Тэгээ өөрөө ивент итгэгч яринч болдог, өөрөө шүүгчээрээ суудаг. Тэгээ тэндээсээ гарчсан хүүхдүүдэд продюсерлоод бас шинэ уран бүтээлч болгож дэмжиж ингэж гаргаж ирд юм билээ. Тэгэхээр ер нь бол энэ тал дээр улс орох орондоо маш их зүйлийг хийж байгаа л хүн. Хөрөнгө оруулалтыг бол гамгүй цацдаг юм билээ. Маш их цацдаг. Тэгэд энэ хоёрын хувьд бол хоёлоо 50-тай хэрнээ ямар ч үсэн. Хүнтэй суусангүй, хүүхэд алга, найз охин ч алга. Тэр ер нь хамтлагаараа жоохон нууцлагдсан хүмүүс юм шүү дээ. Тийм байгаа. Яг нэг юм хоббигоо бариад авцсан тэр чиглэлүүгэл яваад идэв юм тийм тусын өөрийн гэсэн ертөнцтэй. Тэгээ надад хамгийн их мэдмэр санагдсан хүнийг маргааш та танилцуулах юм байна. Өдөр жоохон өрөвч санагдсан байхгүй юу? Харагдах байдал юм уу те? Яг тийм тэгээд дотоод ертөнцид юу хийдгийг яадгийг гэл ингээд тиймэрхүү талаар хувийн мэдээллүүдийг Табо бас их сонирхолтой юм байна. Тийм тэгээд өнөөдөр орчуулад бэлдсэн л байгаа л да. Тэгээд мэдээлэл нь харж байгаа ямар сонирхолтой дөрөв хүний нэгдэл вэ гэж харж байлаа. Ферги чи өөрөө их сонирхолтой хүн тий. William чи өөрөө их сонирхолтой. За тэгээ араас нь ингээд Apple-тэй бас мэдгүй маш сонин. Гэхдээ айгүй зөв хүмүүс юм аа. Ямар нэгэн байдлаар одоо репруудийн хувьд хар тамхины хэрэгэ баяа гэхний цогтуурсан ч юм уу тий. Арх уусан ч юм уу. Маргаан цотонуудын гэдэг бол энэтрийн хувьд л тийм юм юурч алгадав. Манай сарагч авъя гэж байна уу? Аваа ганц бий байгаа шүү. Энэ хүн одоо 50-тай. Окей, болж гэн ихч рүү яв. Яри хэлээ тэр сараа ихч тэр оч гэж хэлээ. Наад нэг сарлаг сараа гэдэг ихж байгаа оч гэд хэлээд. За нэг юм байна да. За баярлалаа. Тэгвэл дараагийн алдарт нь руу орцгоё. Дараагийн танилцуулах алдарт маань God7 хамтлагийн дуучин рэпер One Jax-ний тухай танилцуулах бэлтлээ.
За ингээд ихний мэдээлэл нь гэр бүлэрээ тамирчдаг нь 1994 онд Хонконгт төрсөн маш цоглогч одоо чөлөөтэй зан чанартай ус учраас эцэг эхийн түүнд хатуу дэглэмтэй хятад сургуульд ер нь чам тохирохгүй байна гэж үзээд багаангийн сурагч байх үед нь олон улсын сургууль руу шилжүүлсэн. За тэгээ үүний ачаар бол бүр багаасаа англи хэлээр чөлөөтэй яриад сурцсан гэсэн үг. За тэгтээ түүнийг олон улсын сургууль руу шилжүүлсэн шалтгаантай гэнэ л дээ. Яа тэгэхээр сургуулийн багш нь хэлсэн гинэ тэр одоо гэр бүлийнхэнд нь ADHD-тэй юм уу одоо ADHD одоо ADHD-гийн шинж тэмдэгтэй хүн шиг ерөөсөө нэг зүйлдээ ингээд хүүхд анхаарч чадахгүй байна. Одоо багш нар тэгдэг ч те ерөөсөө өмөлөд хахаар ингээд хамгийн хойд суужсан хүүхдийн бол ингээд хамгийн уртлын ширээ рүү авчирчдаг шүү дээ. Ууртаа суулгах. Тийм тэгээ One Jackson яг тэгээ суулгангууд хамгийн хойд сууж байгаа хүүхдэд яриад төгсөн чинь. Хөөхт амнаа дөө. Би гаагаад яаж хамгийн хойд сууж байгаа хүн уртлын хүнтэй яг яаж ярих вэ? Зөөж. Дунд нь ойролцоогоор 7 ширээ гэж баймар тийм чинь нилээн байгаа шүү дээ. Юу за мэдгүй яаж ярих уу? Гайхаад тэгсэн чинь багш нар хэлсэн гинэ. Үгүй танаа хүүхчүүд хамгийн уртлын ширээн дээр авчаа суулгасан ч гэсэндээ хамгийн артлын хүүхдтэй хоп хазаа суухаатай наа гэж хэлсэн. Хөөе супер чадвар юм шүү. Ийм супер чадвартай учраас за миний хүү ер нь бол нэг хятадын хатуу дэглэмтэй те ийм сургуульд бол бүтэхгүй юм шиг байна. Олон улсын сургууль руу шилжүүлье гэдэг. За ингээд олон улсын сургуульд орсон. Яг нь олон улсын сургуульд бол ингээд мэдээж олон улсын иргэншилтэй хүмүүс орч те. Тэр хүүхдүүд байгаа учраас арай илүү чөлөөтэй байх боломжийг нь бий болгосон гэсэн үг. За тэгээ түүний аав туялзуур сэлмийн спортоор хичээлжсэн дасгалжуулагч олимпич ч орж исэн юм байлаа. Ээж нь гимнастикийн тамирчин, ах нь регби хөлбөмбөг гэж байдаг нэ. Тэр хөлбөмбөгийн тамирчин байсан. За тиймээс бүр багаасаа ээжигээ дагаад гимнастик хичээлж эхэлсэн боловч жиг намхан байж л тээ. Тэгээд за ер нь арай биш юм шиг байна энэ спорт нэгэд 10 настай байхад нь гимнастикийг болиулаад аавыгаа дагаад туялзуур сэлмээр хичээлж эхэлсэн. За мөн маш том амжилт гаргаж чадсан. Ер нь бол юу юм бэлээ? Гимнастик талдаа ч гэсэндээ чадварлаг байсан. Гэхдээ яг жоохон намхан байсан болохоор болцсон юм шиг байна. Нэг бодвол ингээд шаардлагууд байдаг гэсэн багт те. Харин энэ туялзуур сэлмийн хувьд маш чадварлаг байсан. За одоо бараг л энэ JYP Entertainment-д ороод ингээд дуучин болог байсан бол Лондонгийн олимпиад оролцох хэмжээний байсан гэнэ. Хөөх тэгэхээр мундаа тамирчин байсан. Туялзуур сэлмийн ч нөгөө ингээд бид нар гаднаас нарахад хамархаар диддэг нэ юу хэцүүс шүү дээ. Бүр ингээд хөл 50 гар хөл хөдлөхөөс гадна нэлээ юм шахуу байдаг хэцүү спорт гэдэг чинь шүү. Тэгэхээр яг тэр спортоор хичээлэх байтугай угаасаа ранг ч гэсэн нэлээ өндөрт байдаг юм лээ дэлхийд. За тэгээ инээдтэй туялзуур сэлмээр хичээлсэр одоо чи нэг л гартаа туялзуур сэлмээ барина штэ. Тэгээд баруун гарах нь болчихоо гэж үзсэн гинэ. Тэгээ баруун зүүн гар нь хоёулаа жоохон өөр харагддаг. Бас хөлнийх нь булчингууд бас нэлээд ийм хатуу чан. Тэгээ нэг нэвтрүүлэлд оролцох үеэрээ тэр одоо тойроод радио стар гэх нэвтрүүлэг байгаа байхгүй. Орж явахдаа ингээд тойроо сууж байгаа хүмүүс тэр миний гоёыг баздаа миний өгцөг бүрдээ айгүй хатуу гэдээ бас илүүлж илээ. Тэгээ зүйлдээ нэг эмхтэй оролцогч тэр та ингээд хүрээд өгцтэй их ч айна гэж очиж байгаа. Нөгөөд нь яах юм бэ яах юм. Миний өгцөнд хүрээд. Тэгээ бүтэн биеийн тэр чигээр нилээн одоо ийм хатуу гэх юм уу тамирч бүр багаасаа ингээд спортоор хичээлж байгаа. Шүрмөслөг нөхөр байна. Тийм байлаа. Тэгээд багаасаа Солонгос улстай их амархан холбогдсон гэхүү. Уг нь чи Хонконг тэ хятад хүн байгаа даа шүү дээ. 12 настайгаасаа найзлсан хамгийн дотны найз нь Солонгос гаралтай Хонконг тамирчин байсан гинэ. Тэгээд туялзуур сэлмийн спортоор хичээл ингээд Солонгос тамирчидтай ч гэсэн нэлээ холбоо тогтоож чадсан. За тэгээ олон улсын сургууль сурж байхад нь гэсэн Солонгос найзууд их байсан. Өстөө нэг юм урсгалаараа байсаар байгаа л ингээд Солонгосын одоо K-pop idol болцсон юм шиг байна лээ. За дараагийн баримт нь алдартан бол хувь төөрөхтэй хүн гинэ. 2008 онд Бээжингийн олимпийн үеэр түүнд нэг Entertainment санал тавьсан юм байна. Чи ингээд шалгуултанд ороод үзээч гэд. Гэхдээ эцэг хоёрын түүнийг олимпиос алтан медальтай болоорой гэд. Ер нь бол спорт тал руу хүүхгээ илүү хөгжүүлэхийг хүсэж байсан. Тийм тэгэхээр аав ээж хоёрынхоо мөрөөдлийг биелүүлэхийн тулд тухайн үедээ татгалзчихсан. За гэвч 2010 оны 12 сард сургууль дээр сакс тоглоо явуулсан чинь гинтхэн нэгэн одоо Entertainment-аас чи ингээд шалгуултанд ороод чи эх 7 хоногт болох юм а гэд хоёр дахь удаага санал тавьсан. Тэгээд тухай бодож л та дуучин залуу за ийм санал бүр 2 удаа ирнэд бол хувь тавилан баха. Юутай шалралтанд ороод үзье гэж бодсон. За ингээд шалралтанд ороод 7 сар өнгөрсөн хариу байсангүй. Орос гарсан юм уу байсан юм уу юу болсон мэдэхгүй. Тэгж байгаа 7 сарын дараа тэнцсэн гэсэн хариу ирээд за ер нь Солонгосын бас нэлээд том Entertainment-уудыг нэг штэ JYP Entertainment-д тэнцэн орж чадсан. За хичнээн хүнтэй өрсөлдсөн бай гэхээр 2000 хүнтэй өрсөлдөөд тэнцсэн юм байна. Тэгэхээр бол айхтрал өрсөлдөөнтэй л байсан баг л та. Их удаан шалгаж тий 7 сарын хугацаанд ингээд тагч шалгаал байсан юм шиг. Тэгэхээр тэр 2000 хүнийг шалгачаад бодвол тэр дундаасаа шигшиж байгаа л хамгийн сүүлд нэгийг үлдээсэн л ахлаа. Ядаж нэг 20 морь байсан бол бас арай өөр шүү дээ. Нэг гэдэг бол нэлээд л юм яриа болж ижил авсан баг.
Тэгээд тухайн үед түүний мөрөөдөл Олимпиас алтан медаль авах байсан. Гэхдээ нөгөө талаараа рэпер болгож гэсэн хүсэж ирсэн байлээ. Тэгээд тийм учраас тамирчны карьераа өргөжлүүлж явах хугацаанд бол байнга л ингээл дуу сонсдог тийм хүүхэд байсан. Тэгээд алдартан бол хүслээ эцэг ихтэй хэлж илтэй. Би ингээд ер нь алдартан болмоор байна гэд. Тэр үед нь аав ээж хоёр нь одоо ер нь бол хүүн Лондонгийн олимпиад оролцох гээд бэлдэжсэн үе юм байна. Тэр чи ийм одоо чухал үед те гинтхэн ингээд өөр юм хийнэ гэж явж болохгүй. Чи ингээд өөрийгөө батлан харуул гэдэг спортын амжилт үзүүл гэж тулгсан юм байна. Нэг өсөндө болцол тавьсан гэсэн. За ингээд тэрээр маш олон тэмцээнд уралдаанд ороод алтан медаль өгөөл хуу хамсан гэж. Тэгээд ерөөхдөө сүлдээ эцэг хийгээ зөвшөөрүүлж чадсан гэх юм уу? Ер нь бол баталж харуулсан. Одоо би туртай юм хий гэж байгаа юм те. За тэгээ 2016 онд өгсөн ярилцлагада Хонконгийн их сургууль болон Стэнфордын их сургуулиас тамирчнаараа ингээд бүрэн тэтгэлэх боломжтой болоо бүр юм санал авч ийсэн гэж хэлжсэн бэл. Тэгэхээр энэ хүн юу юм шиг санагдсан шүү. Спортоо хөөсөн бол бас л амжилттай мундаг тамирчин болж чадах байсан юм байна. За тэгээ дуучнаар бол угаасаа карьер нь бас оргилцэг дээр ирсэн байна те. Тэгээд их сургуулийн хувьд ч гэсэн мундаг их сургуульд тэнцэж явах боломжтой гэдэг ч юм уу. Ер нь карьер нь ямар ч салбарт орсон хөгжих боломжтой л юм хүн байсан юм шиг. Хөрөл бүрийн авьяастай. Би ийм үжил басна жоохон ховор шүү дээ. Яг нэг салбартаа ороод өөр салбар руу шилжчихэр жоохон хэцүү болчихдог шүү дээ. Тэгэхээр ийм хүмүүс жоохон хатаармаар санагдаж шүү дээ. За дараагийн баримт нь солонгос хэлийг сурах гэж солонгос бүсгүүтээ өргөжсэн юм байна. За солонгос хэлээр яг уу ер нь яаж сурсан бэ гэхээр солонгос хэлийг за нэг жил ном үзсэн юм байна. Одоо дөрөмч байдаг юм уу те яаж ярих юм үсэг нэтрийг нэг жил сураад тэгээд нэг жилээс хойш бол ерөөсөө ямар ч тийм ном санаа нэтрийг уншааг хүнтэй өрхөд явцсан. Тэгээд яагаад хүнтэй өрхөд ингээ хэл сураад явцсан бэ гэхээр хэл сурахын хамгийн одоо юу гэдэг амархан арга бол тухайн улсын одоо соёлыг хүмүүс нь бас яг ямархуу одоо хошигнолд инээдэг гэх мэтчлэн ийм нарийн нандин зүйлсийг номон дээр бол угаасаа гардггүй. Тэгэхээр тэр улсынхаа хүмүүстэй найзааж нөхөрлөх нь хамгийн одоо амар арга гэж боддгийм байл л да өөрөө. Тиймээс хүнтэй өргөж ижил энэ талаар бол олж мэдсэн. Тэгээд нэг бүсгүүтэй 3 жил үерхэд солонгос хэл нь бол эрс сайжирсан юм билээ. Тэгээ би ч гэсэн тэгж бодсон шүү дээ. Бид нар тэгтээ яг нэг орчинд нь сурахаар бас нэг юм амьдралын шаардлагаар гэдэг шиг сурна шүү дээ тий. Сурдаг те бүр ингээл одоо тэр нөгөө ээжтэй хамт Орос яваад тэгээ ээж нөгөө үлдчихээ би орсоор юм зарим авах гээд тэгээд ето тим гэж команд ярьж байгаа байхгүй гэж хүн амьдралдээ яг ингээд тулахаар болдгоо юм шиг санагдчих. Нөгөө нохоо хамартаа өрхөөр усч гэж тий. Тэгээд тэнд өөрөөс ч өөр юм байхгүй л өөртөө л найдаж шүү. Тий шүү дээ. Одоо өөр хин найдах. Яг үнэ. Тэгээ ялангуяа найзсгүйтэйгээ муудалцах үедээ өөрийнхөө хэлэн бүр үнэхээр сайжирч байгааг мэдэрсэн гинэ. Хэрэлдээ тавьсан бол тэгээ бүр солонгос хэлийг маш хичээнгүүлэн сурсан. Найзсгүйтэйгээ үрж явах үедээ. За яагаад тийг сурсан бэ гэхээр за муудалцлаа. Нөгөөтөө солонгосоор хэллээддэг. Манай хүн хэл муутай ойлгуулж чадахгүй байгаад шүү дээ. Хожигдоод шүү дээ. Дандаа тэнгүүтээ тэрийнхээ нэг юу гэдэг ан ман үзэлцхийн тулд солонгос хэлээ маш сайн бэлддэг гэсэн байна. Урцлаад өөргөө. За тэгээд хооронд бол байнга л одоо муудалцах гэсээ баг нэг мэтгэлцэн шиг л өгдөг гэсэн юм шиг. Найз охинтойгоо нэг сэдв барьж аваад баг муудалцаад идэв гэсэн юм яадаг гэсэн. За тэгтээ муудалцсан шалтгаанаа эргээд ботхоор тухайн үед ч одоо залууч хүн байж жоохон юу мэрч юм дээ нэг юм ингийн бүр инээдтэй сэдвүүдээр маргалддаг байсан гэнэ. Жишээлбэл хоорондоо чатлж байхдаа чи эможи явуулсангүй би чиний сэтгэл хөдлөлийг мэдэрч чадахгүй байна гэх зүйлсээс болж муудалцаж маргалддаг байсан гэж байна. Наач тэгтээ гоё хэрүүлнэ шүү дээ. Хэрүүл юмээс санагдал чи эможи яач юу? Сэтгэл хөдлөлгүй байгаа юм бо чи гэж. Тэр гадаадаар хүнтэй хэрэлдэх бол нэр үнэхээр амаргүй шүү. Тийм шүү дээ. Би одоо монголоор ч нэр үнэхээр ойлгохтой хэрэлдэж чадахгүй. Дандаа ардаас нь ингээд толгоонд юм орж өгдөг. Тэгээ солонгост юуны үлээ метроны буудал дээр нэг цүнх авах гээд тэгээ асуусан чинь тэр миний өмнө байсан нэг Таиланд билүү Вьетнам хүнтэй нэг солонгос хэрэлдэжсэн юм би анзаарсан. Тэр нөгөө солонгос нэлээд ууртай байж тараад тэгээ би ороод ингээд энэ хідээ иго ормоо аяа гэл ингээд асуусан чинь шууд над руу чи авч чадах юм уу наатах гэж мэл. Би ямар солиотой. Би бүр амар муухай сагж байгаа юм чинь мөнгөгүй харагдсан юм баг та. Яг биш мөнгөгүй л дээ. Би авч магадгүй шүү дээ. Тэнгүүтээ би юу гэсэн үг ингээд яг хэрэлдэх гэсэн чинь тэ нөгөө монголоор юу гэсэн үг гэдэг чи юу гэсэн үг гэдэг чи юу ч орж ирээгүй. Цац байж юу гэдэг би чинь бас тэ муучгүй солонгос хэлний орчуулагч бас нэг хэдэн үг бол байсан чи байдгүй юу. Тэгэл би яста муранан гоя гэл юугээд байгаа юм бэ гэ тэгээ тэрнээс хойш юу үг оржихгүй тэгэл би чимээгээр авчихсан шүү дээ. Тэгэхээр энийг хэрэлдэж өөрийнхөө хэлийг сайжруулна гэдэг бол үнэхээр баг нэг төрлийн мөргө хавьяас юм шиг л. Мод ер нь аль ч орны хэлийг нөгөө нэг хэрүүл хараалын үг төрүүл сурцсан байдаг ус тийм хүмүүстэй. Манай нэг солонгос найз суудаа тэгэл байнга над руу чагийн энэ пэ гэл. Тэгтэлтэй чи олон түмний хүн бит юм яриад гэлтэнгүүд дахиад хэлээл энэ пэ гэл нөгөөдөл нь тэгээ заагаад өгсөн. Манай монголчууд яж хаад нэг балаа юм заагаад өгчтэй юм билээ шүү дээ. Тэрийг ядчихад их хурдан сурах юм уу? Яг зөв.
Өө за. За хамтрал Хонхон дарах гэхээр ерөөсөй байхгүй байдаг. танилцуулаад өргөжлүүлээ. Арчин чулангийн анхны ундрагаас авсан аршин хандгаад ажинжуулаа. За арчин чулангийн аршиныг монголчууд эртээр үеэс олон төрлийн эмгэгийг илаар шуулгах, биеэ эрүүл байлгах зорилгоор хэрэгжилж ирсэн. За эмч марамбууч гэсэн уг хашаа хэрэглэгийг зөвлөдөг байсныг тухайн үеийн ном сударт тэмдэглэн үлдээсэн байдаг байна. Илаар шуулгах чадварыг нь Монгол олон зөвлөлтийн эрдэмтэд 20 дугаар зуунд шинжлэх ухааны үндэслэлтэд судлаад энэхүү ундраг дээр нь туршилан анхны бүтээгдэхүүн болон совилол байх болсон байна. За тэгээ хандгаатай жанжуулаа аршааны их ундрагыг нь бохирдуулахгүй байя. Он удаан хугацаанд онгон дагшин байдлаар нийлүүлээ хадгалъя. Хойч үедээ ч гэсэн өвлөл үлдээ гэдэг үүднээс 2011 оноос ундрагыг нь бүр онцгой хамгаалалт авсан юм билээ. Тэгэхээр хэдүүлээ бол очиод нэг шаргадаад чадахгүй л гэсэн үг тийм. Тэгэхээр онцгой хамгаалалт шамарчсан жинж байхгүй. боломжгүй. Тэгэхээр бид нарт ингээд сайхан эрүүл ахуйн шаардлага хангасан савлгаатаагаар бэлдээд өгсөн байгаа учраас дэлгүүр рүү ороод худалдаж авах боломжтой байгаа. Савлгааны хувьд бол нэг юм бор савлгаатай цэнхэр тагтай. За тэгээ хандгааны зурагтай гэдэг нь угаасаа бүгд мэддэг байх тийм. За спортер хичээлж байгаа хүмүүст бол тэр тусмаа сайн юм байна. Ягаад тэгэхээр нөгөө нэг их ачааллын үед хөлс их гараа дээрээс нь хөлсөөр эрдэс байцаа алдаад тийм ээ. Тэрнээсээ болоод ерөнхийдөө нөгөө шүрмэс татах гэдэг асуудал үүсчин. Тэгэхээр ер нь бол одоо ч нөгөө нэг уураг витамина бид нар ч хоол хүнсээрээ хэрэгтэй аваад байгаа байлаа. Ядчил одоо усаа уунгаа авчиж болох нэ хашаа уугаад тийм ээ. Би бас уухаар болч би сүүлд йогод явж байгаа миний энэ зүйлийн юун жилөө нэг шүрмэс татаад уугаарай. тийм ер нь жоохон хэцүү болсон байлаа шүү. Жоох юм ингүүд. Яг үнэ. За хаанаас авах юм гэхээр хаанаас л бол хаанаас авна өө. Миний их чи тренд үгдээ наа чи. Хаанаас л бол хаанаас. Сошиал хаяг нь хандгаатай жанчул ингээд тахаар мэдээлэл гарч ирэх нь холбогд хуудасны дугаар 88 5 37 73 88 5 37 73 гэсэн дугаарлал холбогдорой. Баярлалаа хамтран ажилласан аржинжуулангийн анхны ундрагаас авсааршаа хандгаад ажинжуулан байлаа. Баярлалаа. Би бас анх хэрэлдэж хараалын үг хамгийн түрүүнд сурсан штэ гэсэн байна. Тийг Тийм хөхөө. тал бол байх юм байна. За дараагийн баримтанд 5 цагийн турш үргэлжилсэн дуу бичлэгт орж ижээ. За 2014 онд God 7 хамтлагийн гишүүнээр урлагийн гараа эхлүүлсэн. Тэгээ JYP Entertainment-д захирал Park Jin-young энэ God 7 гэдэг хамтлагийн зөвлөгөө өгчтэй дуу бичигт ингээд тусалдаг одоо продюсераар нь ажиллаж байсан. За тэгсэн нэг өдөр дуугаа бичүүлэх гээд очсон. Хамтлагийн бусад гишүүд бол нэг 30 минут үргэлжлээл дууссан юм аа дуу бичлэгээр. Нэг удаа үргэлжлээгүй. Гэвч дуучин залууг одоо өнөөдөр танилцуулж байгаа One Jackson гэдэг гань дуучин залуу ерөөсө ганцхан мөрөлд буулгаж банаа. Ганц мөрийг 5 цаг бичсэн байгаа байхгүй юу? Яаж байгаа юм? За тэгээд дуучин залуу анхандаа энэ Park Jin-young гэдэг энэ продюсерийн та царайг мэдэх болоо JYP гэдэг бас л жоохон хөвчлөө царайтай юм шүү дээ. Хошин шагийн царайтай шүү дээ. Тэгээд яг нэг ингээл хан руу хараад ингээл дуулаадсэн чи үгүй чи болохгүй байна. Миний өөдөөс хар миний нүдийг хараад ингээ мэдрээдсэн. Тэгэхээр тэр дэмий баха гэдэг ингээ цаашаа харах гэсэн бол юусе болохгүй байсан. За тэгээд арай гэж дуулаад дуусангууд өөдөөс нь за сая бол өстой гоё явлаа. Өстой мэдрэмж тэгтээ чи миний нүд рүү харсангүй. Тэгээ яг ингээд тэр хүний нүд рүү харахад их чухал байгаад л юм да. Тэгээ ийм байдалтай 5 цаг болсон. Тэгээ энэ 5 цагийн хугацаанд Park Jin-young продюсер өөрийгөө одоо юу гэдэг чи болохгүй One Jackson чи намайг ингээ эмэгтэй хүн гэж төсөөл чиний хамгийн хайртай эмэгтэй хүн хэн байна гэл тэнгууд Beyoncé гин чи намайг Beyoncé болгож ингээл төсөөл гэл нөөд дуучин залууг бодвол хэцүү байгаа шүү Яаж төсөөлөх яаж Beyoncé гэж бодох юм те чи намайг Beyoncé гэж бод яг одоо ингээ эмэгтэй хүн дуулж ин гэж бод те одоо гар мараа ингээ уян налрахаа ингээ над руу хөдлөг мөдлөг үгээ тод хэлгээ ингээ баахан юмнаас болоод нэг мөрийг 5 цагийн турш бичсэн тэгээд өөрт нь бол нэлээ хэцүү байсан тухайга ярьсан байлээ. Яаж утсан ч хэцүү юм бэ? Сүүлдээ бараг гарахчгүй юм шүү. Тийм тэгээд эдгээр зүйлс дундаас ер нь хамгийн өндөр шалгуур нь л нүдийг ширтэх хэрэгтэй байсан гэж байгаа. Заавал ингэж байгаа болчихгүй тийм солонгос дуулдаг. Хэцүү байсан бохоо. Тийм ч нөө бас гадаад хүн штэ солонгос үгнийх нь дуудлага байна. Тэгээ тэрнийг нь хажуугаар юу илээ нэг юм амьсгал бодоо дуулж байгаа нэг арга техникүүд өгдөө штэ. Тэр мэрийг нүртлэхээр нэлээ удсан юм шиг үлээ. За дараагийн баримтанд телевизийн нэвтрүүлэгт орж улам алдартай болсон. Хамтлагийнхаа гадаад гишүүн боловч хөгжилтэй зан чанар нь түүний давуу тал болсон. Олон ч телевизийн шоунд оролцсон байдаг. За ялангуяа SBS телевизийн Roommate гэдэг нэвтрүүлэгт орсноор өөрийгөө олон түмэнд таниулж чадсан. Би бас энэ One Jackson-ыг Roommate гэдэг нэвтрүүлгээр нь мэдсэн. Ер нь их тийм хөгжилтэй нөхрөх юм. За тэгээ өнөө нэвтрүүлэгт удаан уулзаагүй эцэг ихтэйгээ уулзаж уйлж байгаа хэсэг бол олон ч үзэгчдийг уйлуулж чадсан. Тэр дунд нь би бас уйлаа суужсэн. За тэгээ 2014 онд SBS телевизээс шилдэг шинэ алдартай шагналыг үртжсэн юм байна. Ер нь 2015-аас 2016 оны үед God 7 хамтлагаас энэ One Jackson-ыг хүмүүс төлхөө таньдаг байсан юм байна. Хамтлагч бас олон гишүүнтэй шүү дээ. Тэгээ 2017 оноос хамтлагаараа гэхээсээ илүүтэйгээр соло уран бүтээлээ төлхөө анхаарах болсон.
байсан. За яагаад тэгэхээр өөр хэлж байгаа юм л да. Би телевизийн хөгжилтэй шоу нэвтрүүлгээр хүмүүс танигдсан. Хүмүүс хөгжмийн салбарын хүн үү, дуучин үү гэдгийг маань юусаа мэддэггүй. Тиймээс би өөрийгөө яг одоо юу хүсэж байгаа вэ гэдгийг нэлээд бодох болсон. За тэгээ нэлээд бодсны эцэст би дуучнараа илүү амжилтанд хүрэхийг хүсэж байгаа гэдгийг ойлгосон. За тиймээс телевизийн шоу нэвтрүүлэгт орохоо ер нь бол болио гэж шийдсэн. За тэгээд Team One гэдэг өөрийн гэсэн бага байгуулсан юм байна. За тэр баг нь болохоор яах вэ гэхээр өөрөө одоо нөгөө дуучин талаасаа бүх зүйлээ хийсэн юм байна. Дуу, үг, аяа, үг гэдэг бүгднийг ингээ бичих юм байна. Клипний зураг авалтаа өөрөө бас ингээ оролцсон, концепт өөрөө бас оролцож тэ ямар концепттай явах уу, хувцас, хунар, үс засалт. За тэгээд одоо өөр газруудтай хийгдэж байгаа гэрээгээ өөрөө хийх юм байна. Зардлаа өөрөө тооцоолно, маркетинга борлуулалтаа өөрөө хийн гэмтчлэн бүх зүйлээ өөрөө хийж ингэж оролцсон Team One гэдэг одоо One-гийн одоо энэ чинь One гэсэн шүү дээ. Тэгэхээр One-гийн одоо баг гэх юм уу тийм байдлаар ийм өрн гисэн одоо багийг байгуулсан. Тэгээд өдрийн хоолой хүртэл өөрөө захиалдаг ус гэж байгаа. Тэгэхээр бүх юмдаа ингээд өөрөө оролцдог буюу яг л одоо цэвэр өөрөө л одоо гарч иж байгаа гэсэн үг л тийм. Тэгээд анхандаа нэг 2 хүнтэй эхэлжсэн. Тэг мэдээж зардлаач гэсэн өөрөөсөө 100% гаргасан. Тэгээд яагаад өөр газраас сангуужилт аваагүй гэхээр тухайн үед бол тодорхой хэмжээнд хүмүүс танигдсан шүү дээ. Нэмж бол ингээд юу гэдэг хөрөнгө оруулалт бол авах боломжтой. Гэхдээ хөрөнгө оруулалт авлаа гэхэд тэр хөрөнгийг оруулсан талаас ч гэсэндээ үзэл бодлого бол бай чи одоо ийм байдлаар дуу гаргах чи явахгүй ч гэдэг юм уу. Тиймэрхүү асуудал гарч магадгүй гэж бодоод 100% өөрийнхөө хөрөнгөөр яг өөрийнхөө хүчээр ийм баг босгосон. Тэгээд одоо бол үнэхээр олон төрлийн ийм зүйл хийдэг залуу болсон байлээ. Анх тэр нөгөө бичлэг үзэж байхад ч ингээл жоохон мөнгө ингээд цуглуулж байгаа нэ тэрэг айгүй тийм хөөрхөн хүүхдэрээ тийм байсан байхгүй. Тэгээ одоо нөгөө сүүлийн үеийнх нь нэвтрүүлгүүдийг ингээд оролцож байгааг үзсэн чинь маш олон салбарлууд Америкийн зах зээл рүү гарж ийн. Солонгос ч гэсэн одоо уран бүтээлүүдэд тойрох гад бэлдэж байгаа маань 2-3 сарын өмнө гэсэн ярилцлаганд үзсэн чинь тэгээ хятадын зах зээл ч гэсэндээ өөрийгөө таниулаа. За тэгээд бүжгийн телевизэн шоунд оролцох ч гэдэг юм уу. Өөрийгөө сороод маш олон салбарт таниулж байгаа. Тэгээд яг нөгөө сооло уран бүтээлчээр би ч гэсэн яг өмнө нь бол ингээд ганцхан хамтлагийг бол мэднэ. Гэтэ маш бага мөр болддог гэсэн мөхгүй дуулж байгаа хэсэг нь сая хэлсэн те нэг ганц 2 мөр дуулаад ингээд үлдчихдэг. Тэгэхээр би бараг энэ One Jackson дуучин гэдэг мөртлөө хоолойг бүр ингээд толгоонд орж ирдэг байсан гэх юм уу? Холоолаа алхаар тэгдэг баха. Магадгүй. Тэгээ одоо болохоор яг үнэхээр ингээд соло уран бүтээл хийгээд гэсэн чинь маш гой уран бүтээл дуунуудыг нь сонсоод үзвэл те. Тэгээ дээрэс нь клип гэд бүх зүйлд өөрөө оролцож байгаа. Загвар одоо юу гэдэг маш олон салбар руу орсон юм билэ. За дараагийн баримтанд би хятад хүн гэж нэг хэлж ийсэн. Яг хятад хүн юм чи би хятад хүн гэж хэлж болно шүү дээ. Тэгээ жоохон юу гэдэг онцгүй байдлаар хэлсэн гэх юм уу? За 2019 онд Европт байх үед нэгэн гадаад пен. За яг энэ дээр бол Солонгос гэсэн маань л да. Солонгос пен бичлэг гэж хата ингээд 안녕하세요 сайн байна уу гэж хэлсэн юм байна. Тэгсэн чинь өөдөөс нь I'm Chinese гэж хэлээд цаашаа ингээд яваад өгсөн. Тэгээ ийм богинохон л одоо рилс байгаа байхгүй бичлэг. Тэгсэн энэ нь интернетээр тархаад солонгосчууд түүнийг бол нэлээ их харааж зогсон. Тэгээ солонгосоос алдарсан болж гарсан шүү дээ. Газар хамтлагаас алдарсан болоод олон улсад танигдаад за хятадын зах зээл дээр ч гэсэн өөрийгөө таниулчихж байгаа. Тэгсэн чинь Солонгос пенүүдээс нь 안녕하세요 гэд мэдлэнгүүд зүгээр л үүдээс нь 안녕하세요 гэд хэлчихгүй те би хятад хүн одоо юу гэдэг би ингээд би чамтай солонгосоор ярихгүй гэсэн байдлаар тий хилцэн болчихж байгаа байхгүй. Тэгээ энэ дэр ерөөсө тайлбар хийгээгүй. Энэ одоо бичлэг чи 2019 онд нэлийн одоо тренд болчихсон гэсэн үг шүү дээ. Тэгсэн 2025 онд энэ онд өгсөн ярилцлагада би тухайн үед ийм одоо асуудал гарсан гэдээ бол мэдээгүй. Тэгээ нэлийн сүүлдэл би олж мэдсэн. Солонгосоор мэндэлсэн пен солонгос хүн өөр анханаас байгаагүй нэ. Шаал өөр улсын хүн 안녕하세요 гэжсэн. Гэтэ тэрнээсээ өмнө нэг үг хэлсэн юу гэхээр яагаад солонгосоор ярьж чадахгүй сайн ярьж чадахгүй байгаа юм бэ гэж One Jackson асуусан юм байна. Тэгэхээр нүүдөөс нь би хятад хүн. Тэгээ миний үндсэн хэл бол би хятад хүн шүү дээ. Солонгос яг би солонгосоос одоо юу гэдэг уран бүтээлч гарсан ч гэсэндээ би ч одоо хятад хүн шүү дээ гэсэн үднэс хэлснийг нь одоо эвлүүлээд гэх юм уу те. Тийм солонгосчуудыг те солонгосоос гарч ирэнгүүтээ солонгосчуудыг ингэж жоохон доошоо хийгээл те. Солонгосоор нэвтрүүл зүг зүгээр солонгосоор л ингэж яриа явж байсан. Одоо болохоор би I'm Chinese те би хятадаар л ярина. Солонгосчуудтай солонгосоор ярихгүй ч гэдэг юм уу те. Нэг иймэрхүү зан характер гаргачлаа гэж хүмүүс шүүмжилж байсан боловч уг нь тийм биш л байсан юм билээ л те. Муухай те. Миний бичлэгийг те ядаж бүтэн дээр нь тавьж гоо таслаал ингээл бүү юм болгоод. Би бас яг тэр үед бичлэгийг үзчихсэн. Тэгээ тэр үед ч өөрөө ямар ч тайлбар хийгээгүй шүү дээ. Нэрээ яг үзүүл жоохон онцгой сэтгэл төрүүлэх байсан тий. Энэ солонгос пенүүдийн хувьд бол тийм шүү дээ. Яг солонгосоос гарч ирсэн одоо алдарт нь тий. Тийм учраас яг хятад хүн шүү дээ. Гэхдээ энэ ч одоо Хонконгт төрсэн. Тэгэл нөгөө солонгосоос гарч ирсэн учраас нэг арай нэг юм элэгтэй гэдэг юм тийм зүйл байх болов. Тэгээд өөрөө ч гэсэн хэлжлээ л дээ. Би солонгосоос төрж гарч ирсэн хүн бол мөө би тэрийг өлөвлөн зөвшөөрч байгаа. Тэгээд ямар ч одоо юу гэдэг солонгос дургуй мургуй ч юм уу тиймэрхүү зүйл бол байхгүй. Тэгээд тэр нэгсэнд бол одоо эвлүүлгэл байсан гэсэн байдлаар энэ мэдээлэл энэ асуудал юм уу те дууссан байлээ.
Яг хаа таслаад тэгэл зоврлоо. Одоо манад ч сошиал явдаг үстэй. Хүний яриа ингээд таслаад буруу ойлголт төрүүлэхээр ингээд Тэр бас муухай шүү. Наад тэр айгу муухай санагдав. Ер нь ямарваа нэгэн бичлэг дэний эвлүүлэнгүүтээ хүний нэр турт халдаад ч юм те. яг юу ярьсныг ингээд гуйлаад яг таслаад тэр чинь нэг хэсэг бүтнээрээ сонсохоор нэг өөр таслаад ингээд сонсохоор хүний дургуур өмөр юм байгаа штэ. Тэгэж тавиал тэгэл доор нь хэрүүл уруулыг хэл түмэн төлөлцөө доромжсэн юм зөндөл харагдах. За. Баярлалаа. Энэ түрүү нэвтрүүлгийн өндөрлөлийн студид хөтлөгч Чанцаа Амийн найруулагчаар ундрах нарайлаа. Нэвтрүүлгийн хамтрагчаар Мөрөөдлийн хормын аягээд Балсарын аялал бэлгэн таваарай Мондакт компани мөн ар чинчилэнгийн анхны ундрагаас цааш хандхад ажиглуулсан байлаа. Урагшлалан амар цаг нэвтрүүлгээ улаан сонсороо түр баяртай. Баярлалаа. Баярлалаа.